Сайн байцгаана уу? Суулайт нь байна. За өнөөдөр хэдүүлээ тухгүй байдлыг хэвийн болгох дадлын талаар ярилцъя. Бидэнд дотроо үүсгэсэн төрөл бүрийн блок болон хаалтууд байдаг. Жишээ нь хэн нэгэн таны цайны аягийг хэрэглээд буцаагаад яг тэр байранд нь тавихгүй бол та маш тухгүй болдог гэж бодъё. Та яарч очиод ууралмаар санагдана. Яагаад гэвэл таны хувьд эмх замбраагүй байдал бол хүлээн зөвшөөрөгдөх зүйл биш учраас. Та ямар ч аргаар хамаагүй тэр байдлыг засах гэж хичээх болно. Тэгээд нөхцөл байдал засагдсны дараа та тайвширч буцаад тухтай бүсдээ орох болно. Гэхдээ хэн тэр аягыг яг тэндээ л байж байх ёстой гэж тогтоосон бэ? Хэн түүнээс бусад боломжит байрлалуудыг буруу гэж тогтоосон бэ? Тэгээд түүндээ хэтэрхий үнэнч байснараа хэн зовоод байгаа вэ? Үүнээс яаж чөлөөлөгдөх вэ? Аяг өөр байрлалтаа байж л яг. Хичнээн нөгөө хүн дээрээ очиод битгий тэг гэд ууралмаар байвч твч. Хичнээн шүүрч аваад байрлалд нь тавимаар байвч твч. Тэгээд хэсэг хугацаанд ажилласны дараа аяг өөр байрлалд байлаа гэд ямар ч муу зүйл болохгүй байгааг анзаарах болно. Зөвхөн бид толгой дотроо үүсгэсэн хязгаарлалт хаалгануудаа мөргөхөөрөө уур уцаар тухгүй байдал үүсээд байсныг олж харах болно. Энэ мэтээр өөртөө тухгүй байгаа бүхнийхээ өөдөөс хийдэг бүхий л арга хэмжээгээ авахаа зогсоогоод эсэргээр нь тухгүй байдлыг нормал болтол нь ажиглаад үзээрэй. Та баг багаар хүлээснээсээ тайлагдж байгаагаа мэдрэх болно. Та ганцаараа биш.